Бүгдээрээ сайн байцгаана уу? Миний суугт тавтай Марил. За би өнөөдөр Oddity Scandal гэдэг видеого хийж байна. Өнөөдөр би та нартай 21 хамтлагийн Park Bom-ын талаар ярьж өгнө. За Park Bom-ын талаар ярихын тулд заавал 21 хамтлагийн талаар ярьж эхэлнэ. За ингээд 21 хамтлагийн товч намтрын талаар ярьж эхлэе. 21 хамтлаг нь 2009 оны 3 сард Big Bang хамтлагтай хамтарсан Lollipop гэдэг дугаараа нэлээд алдартай болсон. За энэ дууны дараа болохоор Fire, тэгээд I Don't Care гэдэг дуунууд нь гарч эхлээд тэгээд маш богинохон хугацаанд бол энэ хамтлаг маш их нэр хүндэд хүрч хүмүүст бол танигдаж чадсан гэж хэлдэг. За 21 хамтлагийг бол бид нэр YG Entertainment-д харьяалагддаг гэдгийг бүгдээрээ мэдчихэж байгаа. YG Entertainment-ийн хувьд болохоор 21-ыг шууд гарч эхэлж байхад нь Big Bang-тай хамтарсан ийм дуу хийсэн нь бол үнэхээр зөв санаа байж чадсан. Яг нь таниулахад нь тусалсан гэсэн үг. Тэрнээс яг Big Bang-тай дуу хамтарч хийсэн болохоор энэ 21 гэдэг хамтлаг бол амжилтанд хүрээгүй. Энэ октооч ч угаасаа маш авьяастай тий дуу сайн дуулж чаддаг, өгүүлдэг, бүжгэлдэг, жүжиглдэг одоо юу вэ? Үнэхээр сайн авьяастай октод байсан учраас одоогийн 21 гэдэг хамтлаг энэ нэр хүндээ одоо хүртэл ингэж авч яваад тэгээ хамгийн шилдэг тэгээ хамтлагаар тодорч тэгээ дуунууд нь дандаа хит болдог нь бол өөрсөндөө холбоотой. 21 хамтлагийн фэн ч гэнэ үү эсвэл фэн биш ч гэнэ үү нэгэн дуутаагаар хэлж чадах зүйл бол энэ хамтлаг бол царай зүс би хаагаараа бол ерөөсөө од толоогүй. Тэрийг бол бүгд хэлж чадна гэж би бодож байна. За яагаад вэ гэвэл угаасаа энэ хамтлагийн гишүүд чинь ингээд харах юм бол амар авьяастай зэ. Тэгээд дээрэс нь тухайн үед K-pop-ийн ингээд олон эмэгтэй хамтлагууд зөндөө байсан. Тэд нар бол ингээд амар эмэгтэйлэг яг нэг төрлийн иймэрхүү эмэгтэй хамтлагууд зэ. Тэрнээс бүр шал өөрөөр гарч ирсэн. Яагаад вэ гэвэл энэ чинь ингээд айгүй ийм хип-хопын юм өнгө аястай тий ингээд өгүүлдэг тий K-pop гэдэг урсгалд айгүй өвөрмөц юм солиотой зүйлийг авчирч ингэж гарч ирсэн. Тэгээ амар авьяастай зэ. Тэгээ хөдөлмөрч тийм өвөрмөц байдлаар энэ хамтлаг маань бүр маш их од олж чадсан байгаа. Ингээд 21 хамтлаг маань те ингээд нэр хүнд нь бол Солонгост маш хурдцтай өссөн. Зүгээр дуун гарч эхэлснээсээ хойш л ер нь бол ингээд Солонгосын тэр жилийнхаа шилдэг дуунуудын шагналыг авч ирсэн байгаа. Ингээд цаашлаад Азид хүртэл маш их нэр хүндтэй болоод Япон, Филиппин, Сингапур, за Хятадын ингээд дуу хөгжмийн ингээд шагнал гардуулах яслалд ингээд ерөөхдөө ингээд дандаа ингээд дээгүр байр эзэлдэг дуунууд нь болон альбом дандаа ийм шилдэг гэсэн шагналуудыг авч ирсэн. Тэгээд 2010 онд To Anyone гэдэг альбомоо гаргаад тэр альбомнаас нь Clap Your Hands, Go Away, Can Nobody, It Hurts гэдэг дуунууд нь бол бүр амар алдартай болгосон. Тэгээд энэ дуунууд нь шилдэг шагналуудыг хүрчижсэн байгаа. Ингээд 2011 онд болохоор 21 гэдэг дахиад To One гэдэг альбомоо гаргасан. Тэгээ энэ альбомнаас нь 3 дуун бас нэлээд шилдгээр шалгарч ирсэн. Эхнийх нь болохоор Lonely гэдэг дуу, хоёрдугаарт Ugly гэдэг дуу, тэгээд I'm the Best гэдэг нь болохоор бүр хамгийн амар алдартай болгосон дуу. За энэ дуу болохоор 2011 оны одоо тэр жилийнхаа хамгийн шилдэг дуугаар тодорсон юм лээ. Тэгээ дээрэс нь ганцхан Солонгостооч биш I'm the Best гэдэг дуу нь болохоор дэлхийд хүртэл нэлээд амар алдартай болоод тэгээ Microsoft компани нь Surface Pro 3 гэдэг компьютераа гаргахдаа I'm the Best гэдэг дууг ашиглаад одоо зар сурчлагаанд энэ дууг тавьсан байдیں۔ Ингээд ерөөхдөө 21 хамтлаг бол дэлхийд ерөөхдөө танигдаад ирсэн. Ингээд Will I Am буюу нөгөө Black Eyed Peas хамтлагийн rapper, дуучин, producer ийм залуу байгаа. Тэрнтэй хамтраад Take on the World гэдэг бас дуу гаргасан юм элэ. Уг нь бол энэс ч өмнө Will I Am-тэй хамтраад Америкт бол альбом гаргана гэж яриадсан. Гэхдээ тэр нь яг юу болоод өнгөрснөг ерөөсөө хүмүүс мэдэхгүй байгаа. Mercer CL болохоор Black Eyed Peas-тэй хамтраад ерөөхдөө тайзан дээр гараад дуулаад яваадсан. Гэхдээ альбом нь бол гараагүй мэлээ. Тэрний шалтгааныг бас сайн мэдэхгүй байна гэд ер нь интернетэд бичсэн байсан. Ингээд 2013 онд Falling in Love, Missing You, Do You Love Me гэдэг 3 дуугаа гаргасан. Энэ дуунууд нь бас бүр маш амжилттай байсан. Үнэхээр дэлхийд бас 21-ийн нэрийг бас дээгүүрт өргөж чадсан дуунууд байгаа. Ингээд 2014 онд Crash гэдэг альбомоо гаргаад энэ альбом нь Америкийн нэгдсэн улсад хамгийн их борлуулалттай K-pop альбомын 1-дүгээрт бичигдсэн. 1-дүгээрт ч тэ бүр дээрээс нь Billboard-ийн Top 100-ийн 61-т бичигдсэн байсан. За энэ оноо бол 21 үнэхээр амжилттай байсан. Дэлхийд амжилттай байсан, Солонгост амжилттай байсан. Тэгээ яг энэ тус он буюу 2014 онд энэ их амжилт нь гарч эхэлж байгаа үед нь Park Bom-ийн хар тамхитай холбоотой ийм скандал гарч эхэлсэн байгаа.
Яг энэ скандал гарч эхэлснээс хойш Park Bom болохоор олон нийтэд бол үзэгдэхэй байсан. Ингээд бусад хамтлагийн гишүүд нь болохоор өөрсдийнхөө мөрийг хөөгд явсан. Жишээ нь Dara болохоор жүжиглээд эхэлсэн. Minzy болохоор өөрийн бүжгийн студид байгуулсан байлээ. Тэгээ CL болохоор шууд Америк руу гараад өөрийнхөө карьерийг хөөгд явсан. Жишээ нь нөгөө Hello Beaches Center гэдэг дуунуудаа гаргаа явсан байдаг. Үүнээс хойш шууд Park Bom-ын талаар ярьж эхэлье. Park Bom нь 1984 оны 3 сарын 24-нд Сөүлд төрсөн. За багаасаа Америкт амьдарч эхэлсэн мэлээ. Ахлах сургуульд байхдаа ADHD гэдэг онцтойгоор одоо ийм уудаг байсан гэсэн эмчийн завраар. За ADHD гэдэг нь монголоор болохоор анхаарал дутмагшил хэд хөдөлгөөнтөх эмгэг гэж нэрлэдэг. Ийм онцтой хүмүүс яадаг вэ гэхлээр анхаарал нь төвлөрдөггүй, эмх замбраагүй. За мартамхай, тэгээ юмыг хойш нэг тавьдаг, хүнтэй ярилцж байхдаа сэдвээсээ хазаадаг, эсвэл цагийн менежмент муутай гих зэрэг зөндөө олон юм одоо шинж тэмдгүүдтэй байд юм билээ. Тэрээр YG Entertainment-д дөнгөж орж эхэлж байх үедээ за lymphadenitis гэсэн байгаа энэ аягүй хэцүү дуудлагатай үг лээ. Ийм өвчний онцтойгоор онцлогдчихжсэн гэсэн. Энэ нь болохоор нүүрнийх нь арьс олон хүзүүн дээр нь бол хавдар үүсээд ингээд томроод гараад идэг ийм өвчин юм байлээ. Ерөнхийдөө хүний дархлааны системтэй холбоотой гэж үздэг гэсэн. Монголоор болохоор тунгалгийн булчирхай, томрох, цочрох гэж хэлдэг юм шиг байна лээ. Тэгээд сүүлийн үеийнх нь ер нь зургуудыг харах юм бол нүүр нь нилээ хавцсан жоохон эвгүй харагдаад идэг. Тэгээ хүмүүс болохоор гоо сайхны мессажл ингээд дахин хийлгэсээр хагаад ийм болцсон юм шүү гэдэг ингээд амар шүүмжилдэг. Тэгээ гэр бүлийнхэн дээрээс найзууд нь одоо Park Bom-д хэлэлтэй тий дахин мессаж хийлгэсээр одоо ийм муугаа боллоо одоо болилдоо гэд хүмүүс тэгдэм билээ. Гэхдээ өөрөө болохоор энэ өвчнөөсөө болоод нүүр нь ингээд хавтаад ийм эвгүй болоод идэг гэж хэлдэг. Тэгэхээр яг юунаас болоод одоо нүүр нь ингэж амар хавдаад ийм болдгийг бол өөрөө л мэдчихэж байгаах. Ямар ч гэсэн дөнгөж Park Bom бол гарч эхэлж явах үе болон одоогийн царай нь бол маш өөр. Ямар ч хүмүүс бол давхраа хийлгсэн тэгээ хамраа янзлуулсан гэдгийг нь бол бүгд мэднэ. Тэрнээс өөр юм бол өстой мэдэхгүй байна. Өөрөө л мэдчихэж байгаа х тийм ээ. Тэр нь ч одоо нэг чухал биш ах. Зарим хүмүүс болохоор харт амир хэрэгэлдэг учраас одоо царай нь ийм юм шүү гэж яриад идэг. Тэгээ тэрийг ч гэсэн одоо үнэхээр мэдэхгүй. Ингээд юу н бодоод үзэх юм аа Солонгосын K-pop бодууд бол маш их дарамтанд амьдардаг те. Айгүй хөөрхөн байх хэрэгтэй, лаг байх хэрэгтэй, авьяаслаг байх хэрэгтэй гэл айгүй их дарамтанд байдаг. Дээрээс нь Солонгос улс маань өөрөө гоо сайхны мессажлаараа маш дээгүүрт бичигддэг. Тэгээд энэ одууд нь бол үнэхээр хөөрхөн байх шаардлагатай байдаг тийм үү. Тэгээд ингээд нийгмээс ирж байгаа дарамтаас болоод ингээд одууд нь ингээд өөрсдийнхөө гадаад төрхийн ингээд өөрчлөлт ингэнгууд нь дахиад ингээд шүмжлээ ингээд надад жоох утгагүй санагдаад байдаг байхгүй. Өөрсдөө л энэ дарамтыг үүсгэсэн шүү дээ солонгосчууд минь ээ гэж хэлмээр санагдаад. Тэгээ ямар ч зөө хүмүүс бол ингээд мессажлаас болоод ер нь ингээд ийм муухай болсон гэж бодоод байгаа юм билээ. Ингээд одоо хэдүүлээ 2014 онд тэр харт амхны хэрэгт холбогдсон гэдэг байгаа шүү дээ. Тэр талаар ярив. За уг нь бол яг болсон явдал нь болохоор 2010 онд болсон юм билээ. Park Bom Америкийн нэгдсэн улсаас за эмийг одоо хууль бусаар оруулж ирж байгаад баригдсан гэж үздэг юм билээ. Тухайн эм нь болохоор Америкийн нэгдсэн улсад бол хууль ёсны хэрэгжилж болдог юм. Солонгостой бол хууль бус юм байсан. Тэгээд Америкаас яагаад оруулж ирсэн бэ гэдээ ингээд судлаад үзсэн чинь Park Bom нь Америкт байх хугацаанд өөрөө хүүхэд байх насандаа авч исэн юм сэтгэлийн шарх байд юм лээ. Тэрнээсээ болоод эм уудаг байсан. За тэр эмигээ Солонгост энэ юмыг зардггүй учраас Америкаас одоо Солонгос руу авчирж байгаад ингээд баригдсан байгаамаа. Тэгээд яг эмчийн завраар энэ имээ уудаг байсан гэдгээ яг батлаад дээрээс нь ингээд хүмүүс чинь хар тамхичин юм байна гэд бүр дуудаад ирсэн байгаа л та шууд юу юугийн ч мэдлэхгүй. Тэгээд Солонгосын цагдаа хүртэл ингээд нилээн шалгаад ингээд ер нь бол мөрдсөн юм байлээ. Хар тамхитай холбоотой юугүй юу гэд мөрдөөд ямар ч асуудалгүй гэдэг нь гарсан боловч хүмүүс бол одоо хүртэл тэрэнд нь итгэдэг гэсэн. Тухайн үед Park Bom яг тэр скандал гарч эхэлж байх үед болохоор тэг сэтгэл зүйн ийм асуудалтай байсан, ийм эмгэгтэй байсан гэдгээ ер нь бол хүмүүс олон нийтэд хэлхээсээ иччихсэн гэсэн. Тийм учраас ер нь ингээд чимээгүй өнгөрөөцөн тэр үедээ аюу олон жил. Тэгээ одоо ингээд амар харамсдаг гэсэн байхгүй. Одоо хүртэл ингээд хүмүүс тийм тайлбар өөрөө ийм албан ёсоор тайлбар хүргээгүй учраас хар тамхич гэж яриад яваад байдаг. Тэгээ ям үннийг хэлэхэд өөрөө болохоор тийм ADD гэдэг эмгэгтэй байсан мөлий. Яг бол ADHD биш юм байл л дээ. ADD гэхээр яг attention deficit disorder гэдэг нөгөө анхаарал төвлөрч чаддгүй юм эмгэг байхгүй юу. Тэгээ тийм эмгэгтэй байсан. Тэгээ Солонгост болохоор яг өөрт нь зориулсан энэ ADD-гийн эм нь бол зарагддаггүй байсан гэсэн. Тийм учраас ингээд ADHD-гийн эмийг аваад орлуулаад Солонгост ингээд уухаар тэр нэг ойлгохтой үйлчлдэггүй байсан учраас өөрийнхөө эмийг Америкийн нэгдсэн улсаас авдаг байсан мэлээ л дээ.
Уг нь бол Park Bom чинь энэс өөр ямар нэгэн скандал энтерт оролцоод байдгүй ер нь амар мөрөөрөө юм байлээ шүү дээ. Дээрээс нь ингээд 21-ийн ингээд яг амьдараа дуулж байгаа дуунуудыг сонсох юм бол Park Bom-ийн хоолой бол үнэхээр чадaltaй, амар чадaltaй мундаг хоолойтой. Тэгээд сүүлд бас дахиад яваасан чи 2020 онд нөгөө олон нийтийн өмнө гарч ирсэн чи нэлээд таргалаад гарч ирсэн байсан шүү дээ. Тэгсэн чи хүмүүсээс амар таргалсан байна, бла 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 гэдэг юм яриад. Тэгсэн чи өөрөө Instagram-да би 70 кг-аас 59 кг болсон гэлүү дээ. Айгуу турсан зураг хийцмээс амар инээдтэй. Тэгээд дээрээс нь зөндөө хүмүүс ер нь энэ өвчнөөсөө болоод ууж байгаа эмнээс нь шалтгаалаад тэгээ энэ ингээд идэх апдейт амар ихсээд тэгээд харгалаад байгаа юм шүү гэсэн бас юмнууд айгүй их ярьсан байлээ. Тийм ч хийж магадгүй. Гэтэ тэрийг бол үнэхээр өөрөө л мэдчихэж байгаа ах эсвэл эмчин л мэдчихэж байгаа ах тий. Ингээд өнөөдрийн маань бичлэгийг үүгээр дуусгаж байна. Бичлэгийн маань дууссан танд маш их баярлалаа. Бичлэг таалагдсан бол лайк дарахаа мартав, мөн комент бичээрэй. За миний бичлэгийг ер нь үзэж байгаагүй хүмүүс юм уу subscribe хийж амжаагүй хүмүүс яа subscribe хийхээ мартав. Ингээд дараагийн бичлэгээр уулзцгаая. Баярлалаа. Баяртай.